Насан туршаагүй хүний хүчээр биеийг нь үнэлүүлсэн гэх гэмт хэрэгт Интерполын улаан буланд зар мэдээгээр эрен сурвалжилж байсан. Энэ нарыг бүгд найрамдах хятад ард улсаас Монгол улсад албадан авчрах тусгай ажиллагааг энэ оны 1-р сарын 23-ны өдөр гүйцэтгэж Монгол улсад авчирч мөрдөн шалгах ажиллагааг өргөжлүүлэн явуулж байна. Цагдаагийн байгууллагаас уг этгээдүүдийг 2023-аас 2024 онд насан туршаагүй хохирогчд хүч хэрэглэхээр занал хийлж, хуурам мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулж, биеийг нь үнэлүүлсэн гэх үйлдэлийг хүн худалдаалах гэмт тэргээр зөвлөчлөн эрүүгийн хэрэг үүсгэн эрен сурвалжилж 2026 оны 1-р сарын 19-ны өдөр бүгд найрамдах хятад ард улсын нутаг дэвсгэрт баривчлуулсан. Монгол улсад албадан авчрах ажиллагааг цагдаагийн ерхий газрын Интерполын үндэсний төв төвчнөөс эрүүгийн цагдаагийн болон мөрдөн шалгах алба, Өмнө Говь аймгийн цагдаагийн газар, улсын ерхий прокурорын газар, бүгд найрамдах хятад ард улсын Интерполын үндэсний төв төвчөө нийгмийг аюулаас хамгаалах яамтай хамтран зохион байгууллаа. Гэмтэрэг үйлдэлд гадаад улсад оргон зайлсан этгээдүүдийг олон улсын хэмжээнд эрен сурвалжлан баривчлуулах, улмаар шилжүүлэн авах болон тухайн улсаас нь албадан гаргуулах ажиллагааг цагдаагийн байгууллагаас идэвхтэй зохион байгуулж байгаа тул гадаад улсад оргон зайлсан эрен сурвалжлагдаж байгаа иргэдийг сайн дураараа Монгол улсад ирж цагдаа хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулж байна.